хархрын уул тэнд харагдаж байна. За тэгээд энэ хавийн айлууд бол энд ерөөсөө малаал төллүүлээл тэгээд энэ хархрын уулын цааталт зусдаг юм байна. Тарилангийн тэр амаар гарчд юм уу те? Мөнх цастай уулын наан очно гэсэн үг юм шүү дээ. Өөртөө гоё газар очт юм шүү дээ. За тэгээд игч би нэг улсын их хурлын 15 дугаар хоригт нэр дэвшиж байгаа юм. Тэгэхээр одоо танаа тэмээг ачиж өгнө. За тоглосон. За манай гэрлээ. Сарлаг саах гэсэн чинь саалахгүй байна. Чиний хувцснаас үргээд авна. Яраа хангалттай байна гэдэг. Аа? Ихчиг сухарал яах вэ? За, шийдэ. За, суугаад. Манай гэрлээ бол одоо өхрөө санаа. Сүгэ боломжтой. Зөөлхөө. За, авчиж шүү. За, чи хоёртаа сүгэ харах авчичваа гэрлээ байна. Ай. Ямаш шиг юу хөөхтэй. Зөөлхөө. Ямаш шиг. Жижиг хөөхтэй. Сүүндээ хургаж авах хийж байгаа юм. Сав сүү их аваач байгаа. Санагтлаас дараад байна л та. За, яагаад сүү гарахгүй нөө гэрлээ. За, сарлаг чамд жоохон дурамчхан байх шүү. Уустай ба. Одоо гайгаач. Саяны манай ихчиг саалд одоо шик. Тийш чи арай өөр техник таахгүй. Энд чинь хараа. Одоо гарч. Сүргээ хургуул хийж. Гараа амир. Хөө гардгүй. Энд чинь сая бэр шаарчна. Би чи бястай удасан чи өгөө шүү дээ. Хооны бэрх шаардах юм байна. Сарлаг чамайг ойлгож шүү дээ. Яг за яг энэ нэг зураг авалтанд авах гэж байгаа юм ойлгож шүү дээ. Сарлын зүйл нэлээд өртгөн тэгж байна. За болох юм. Манай гэрлээ амжилттайгаар 2-3 татлаа гэж. Яа, наа сүүч мултаж очих гэдэг юм шиг байна. Сүү аяг дүүрч байгаа. Жижиг хөхтөө мөртлөө аяг чамстаа сүрдэг. Өртгөн чанастаа сүртэй юм. Ингээд сарлагыг бол тул сааж үзэг. Монгол өхөр энтрийг бол эсгэсэн сарлаг чинь нэг тийм хонь ямаа шиг юм жоохон жижиг. Жижигхэн хөхтэй юм шиг байна те. Тийм ээ. Өхөр болохоор айгүй том байхгүй юу? Ингээд баацдаг. Сайн байцгаана уу? Чөө За хоёлаа. тэгээ. 1 2 3. Сайн байцгаана уу? Одоо яг ингэж 50 хэлээ те. Түрүү арайч харалц. Тэгээд ихчөө. Сайн байцгаана уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд Чандман улаан уулынхаа аршин дээр ирсэн байна бид тэр. Тэгээ бид тэр өнөөдөр өглөө эртлэн босоод ямар ч ийсэн улаан уулынхаа энэ дээр байдаг сарлагтай айлдэрж сарлаг саах гэж манай од гэрэл бас нэлийн багтлаа. Тэгтээ бас яг вэ 2 3 шор гэдэг жоохон зүг гаргах шиг байсан. Тэгтээ ер нь ихэнх зүг нь бол тэр сарлагтай айлыг сааж өгсөн лөө. Сурцсан учраас одоо энэ гарын энэ хурууны булчин айгүй ингээд сайн ажиллагаатай болчихж байгаа хгүй. Бид нар одоо нөгөө нэг юм хүнд ч юм уу одоо нэг юм хар ажил хийхгүй байсаар хагаад яг үндэ цагаан гартаа болцсон юм байна. Одоо энэ дэлэнгийн ингээд чутраад нэгсэн чинь бараг л дийлэхгүй шүү дээ. Арай хийж л ингэж гаргаж шүү дээ. Тэгэхээр бас хөдөөнөө болчих чинь бол энэ гарын булчны хүчил бол айгүй сайн хөгжсөн байдаг юм байна. Янзын татчихлаа шүү дээ. Шар гэдэг. За тэгээ өнөөдөр бас сайхан өдөр байна. Өнөөдөр чинь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байна тий. За тэгээд арчаан дугаа ямарсан орцгоо. Ямар сартай байсан? Сайн өдөр шүү дээ нөгөө. Бетон харуул да. За нэг юм тань. Чамтай. Заарч. Ор дөрөв төр энэ маш олон төр байна та. Нэг сайн мэдгүй. Тэгээд хоёул ямарсан. Ханаас авах. Хамгийн ихнээс авчих хөө. За тэгээ өнөөгөө бол Одоо сарлагаа саага сарлагын сүв авсан байгаа. Тэгээ дээрээс нь Чандман улаан уулынхаа энэ дээхэн талд байдаг энэ сайхан ашаанаас аваад манай од гэрэл маань одоо
цай чанах гэж. Цай чанах газраа одоо чандман улаан уулан дээрээ цайгаа чанах уу гэж битэр бодчих. Яг энэ байгаль дээрээс нь энэ амьд усаар тий энэ байгаль дээрээс нь саасан сарлын сүгтэй энэ гоё цайг чанж унах хэрэг аягүй гоё санагдаад тий. Тэгээ манай улаан гомынхан бас энэ аршин дээрээ маш их ирдэм юм. Сая бас ирэхэд олон дугуйтай хүмүүс бас тий өглөөний сайхан алхалт хийж ийн, гүүж ийн, дугуй унж ийн. Тэгээ дугуйтай хүмүүс энд ирээд сайхан аршин уучаад тэгээ явж штэ. Энэ бол бас мундаг болжээ тий манайхан. Эрүүл мэндэд анхаардаг болж, биеийн тамир хийдэг болж, ундаг дугуй унаад энэ сайхан. Энэ хүртэлж ийн гэдэг чинь бас өөрхөн хол штэ тгөөсөө. Гоё яваастай тэгээ чи эрүүл мэндэд маш хэрэгтэй. Удахгүй сайхан нутгийн цайг манай одоо гэрэл маань чамнаа. Урлагч нэр ашиг уудахчаа. Тэгээ энэ хүү аршааныг бас нэг сайхан хамгаалаа тий. Ингээд хашаа бариад мал болохгүй малын хөлд бас ингээд бишгэгдээд энэ аршаа бас ингээд хөдөлдөг байгаа. Тэгэхээр маш сайхан хамгаалж өгсөн байна. Тэгэхээр манайхан хог мог хайхтаа гайгүй болсон шүү дээ. Нэгээрээ хог мог хийж өгсөн. Энэ сайхан аршаан булгийнхаа энэ хашаа хороо орчин тойрныг хайлтан хамгаалцгаая. Хог бити хаяараа манайхаа маш сайхан байна. Энэ сайхан аршаанаас хүртээд явж байна. 7 сум энэ төслийг хэрэгжүүлсэн байна. Эний чинь одоо энэ хашаа энэ төр татаж бодвол ингэж хамгаалсан. Тэгвэл тэгэхээр 7 сумын ийм сайхан аршаан булгийг хамгаалж энэ сайхан хашаа хороог байсан байна шүү дээ. Бас баярлаа гэж хэлье. За тийм ээ бас баярлалаа хийж хэрэгтэй тий. Бас сайхан бүтээн байгуулалт яасан. Энэ хараа усны сан бүхий онцгой хамгаал тийм бүс гэж шүү гэдэг мэдэрч. Монголчууд ер нь эрт дээр үесээ энэ усыг маш их дээдэлдэг байсан тий. Ус чандан эрдэн гэж хэлдэг бас дээрээс. Тэгээд бүр усанд бохир юм оруулах байхаа бүр цагаан сүүгч оруулахыг бас тий. Цэрлдэг болсон. За тэгээд эргээд цай чамтад уулзъя. За манай увс нутаг бол бас цэцэрганы орон байгаа. Тэгээд одоо энэ айл болгон бас хашаанда ингээд сайхан цэцэрганд хараалдаг. Тэгээд сая бид нар одоо чамган улаан уулынхаа эндээс сарлагаас харж сүүгээ авлаа. За тэгээд сайхан хашаан булгийнхаа усыг авсан. Тэгээд одоо энд сайхан хээрийн цай чанах гэдэг жоохон аргалт түүсэн байгаа. Тэгээд дээрээс ингээ явж исэн. Энэ цэцрын талбай хажуугаар явж байхад бас бүр ингээ хатаад унтсан цэцрааныхаа модыг энд ингээд унтсан байдгийн байна. Тэгээд тэрнээс манай од гэрэл маань мод бэлтэж байна энд. За энэ цэцраны мод бол бид нэр хууж муудаагүй шүү. Энэ угаасаа ингээд тий ингээ хатаа ингээд унтсан байсан цэцраны мод байна. Тэгээд энэ модноос манай од гэрэл бол одоо модыг бол үнэхээр бэлтэж байна. За ингээ хугацаад. За энд ингээ сайхан цэцраны модыг сайхан тариалсан байна. Дотор нь бас өнхрийн нүдний мод бас цаана харагдаж шít. Тэгээ манай нутгийн ард түмэн бас мундаг хөдөлмөрч хүмүүс байдаг тийм ээ. Бахархмаар сайхан хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэгээд бас нэг сайхан зөвлөхөр одоо цэцраны орон юм манай нутаг маань. За хөдлөхөө цайгаа цанцгаая. За яах юм? За сайхан амарсан уу гэж хэлсэн. 1 2 за дахиад сайн байцгаана уу гэж хэлээд хөө. За дахиад сайн байцгаана уу. За 3 2 1. За дахиад сайн байцгаана уу. Оо зөрчлөө. За 1 2 3. За дахиад сайн байцгаана уу. Оо наа ч ямар хэцүү юм бэ. 1 2 3 сайн байцгаана уу гэдэггүй. Сайн байна дээ. За тгий. За 3 2 1 сайхан цусж जैन тий. За. За манай нутаг контент эхлэхэд бэлэн болоод ерөнхийдөө бид хоёр бас урдчлаад гоё яг өөрсдийн блогоо бас явуулж байгаа. Тэгээ та бүхэнд бас
саяхан бас замд одоо нутгаа зорж явсан болоогүй хүргэсэн байгаа. Тэгээ өнөөдөр одоо нутагтаа ирээд анхныхаа галыг одоо галаа бадраагаад тэгээд сайхан цайгаа чамд гэж байна. Нутгийн онцлогийг харуулсан сайхан контент нэвтрүүлгүүд гарна. Гэтэ яг галаас энерги авах гэдэг чинь хүний бүх аура ингэж дүүрчээд гэж байна шүү дээ. Энэ баг бурхан юм биш үү чи? Гал судлаач үгүй юу? Гал судалсан шүү дээ би. Чандун улаан уулын яг биел дээр байна л да. Тэгээ ийшээ бол угаасаа манай нутгийн бүгд мэдж байгаа. Ийшээ бол лагер байдаг. Одоо энд малтай айлууд яг ингэж орж ирээд малаа төллүүлээд тэгээд одоо ийшээ нь хархираан цаашаа гарч зусдаг байгаа. Энэ модон тавх чинь нөгөө цаас модыг ухаж хийсэн тавх. Жинхэнэ Монгол жинхэнэ натур юм байна шүү дээ. За нутгийн анхан дүүс хамаатан садан найз нутгийн минь ажил үйлс хөтөлмжтэй эрүүл их сайн сайхан байна. Оо янзаа. Сарлагын сүвдээ цайж хамхнаа. Сайхан харагдчих шүү. За хээрийн цай амттай, хээрийн хоол амттай гэдэг үг байдаг аа. За ингэ сайхан самрах тусмаа нөгөө цай чинь илүү гоё нөгөө амттай болж ирдэг. Одоо манай увсын цайны чинь гол онцлог нөгөө идэ ихтэй дэш үлдэж чанаж уудаг байгаа. За энэ бол нөгөө манай нутгийн Жанс давс. Одоо энэ Жанс давсаа хийгээд нуурын давс бол хамгийн эрүүл. Сайхан цай уух бай. Та бүхний ажил үйлсэд сайн сайхныг хүсье.